За бүгдээрээ одоо титмийг бичиж сурцгаая. За титмийг хоёр янзаар бичдэг. Налуу титэм, хөндлөн титэм гэж байгаа. За налуу титэм нь ямар тохиолдолд бичигддэг вэ гэхээр шүдний өмнө бичигдэнэ. Хөндлөн титэм болохоор шүднээс бусад гээгүүлэгч үсгүүдийн өмнө бичнэ. За мөн гидс шилбэний өмнө бичнэ. За налуу титмээ бүгдээрээ бичицгээе. За нурууны шугамнаас чүд хойноос эхлээд хоошоо 45 градусын налуутай явлаа. За энэ ард хурц үнцэг үүсэхгүй шүү. За хурц үнцэг үүсгэлгүйгээр за буцаагаад урагшаа 45 градусын налуутай нурууны шугам дээр ирлээ. За урагшаа шүдний хэмжээтэйгээр 45 градусын налуутай. За шүдээ буцааж дагуулж татлаа нуруу. За ингээд налуу титэм. За одоо бүгдээр хөндлөн титмийг бичье. За хөндлөн титмийг бичихдээ яг налуу титэм бичиж байгаа шигээ нурууны шугам хүртлэе явна. За бичье. За хоошоо 45 градусын налуутай хурц үнцэг үүсгэлгүйгээр баг зэрэг мохой. За урагшаа 45 градусын налуутай нурууны шугам дээр ирлээ. За яг налуу титэм бичиж байгаа юм шиг эхлээд нурууны шугам дээр ирчихэж байгаа юм. Хөндлөн налуу титэм хоёрын ялгаа зөвхөн нурууны шугам дээр ирснээс урагшаагаа шүдэн градусынх нь налуу нь өөр байгаад байгаа. За хөндлөн титэм болохоор 90 градусын налуутайгаар урагшаа их зэрэг гэсэн үг. За шүдээ дагуулж татлаа буцаад нуруу. За тэгэхээр налуу титэм маань шүдэн 45 градусын налуутай байдаг байх нь. Хөндлөн титэм маань болохоор шүдэн 90 градусын налуутай байдаг байх нэ. За буруу бичих тохиолдлууд байдаг.